За бүгдээрэнд нь энэ сайхан шинэ өглөөний мэндийг хүргэе. Тэгээд хамтдаа эзний өг дотор алхаж хамтдаа залбирж байгаа итгэлийн ахын дүүс та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд энэ цагийг бүгдээрээ хамтдаа эхлүүлээд хамтдаа залбирая. Халелуя. Хайртай бурхан аамын тандаа баярлалаа. Та үргэлж бидэнтэй хамт байж өөрийн үгээрээ та биднийг өрөөж үнэхээр энэ цагийг та бидэнтэй хамт байж та өрөөж өгөөрэй. Хэзээ минь тандаа талархаж байна. Бид урд байгаа бүхэл цагуудаа тандаа өргөж. Хэзээ минь танд бүх алдрыг өргөж. Есүс Христийн гайхам бишгтэй хүч чадалтай нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен. Амен. За өнөөдөр бүгдээрээ хайрын элч болсон Иоханноор дамжуулан гэрэл дотор хэрхэн явах вэ гэдгийг хүлээн авцгаая. Эхний өдөр мөнхийн улсыг мөн гим нүглийг хүмүүст ярьж өгөө гэж уриалсан байгаа. Тэгээ Иохны хэлэх гэсэн гол санааг эндээс бүгдээрээ харцгаая. Бурхан гэрэлд байдаг, тийм ээ, гэдгийг Иохан 1-р бүлгийн 7-р ишлэлийг за би эндээс уншия. Харин тэр гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал бид бие биетэйгээ нөхөрлөөж түүний хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ гэж. За бурхан гэрэлд байдаг. Харин бид гэрэлд явдаг. Явбал гэж энэ нь үргэлжилсэн тийм ээ. Тасралтгүй өдөр бүр өсөн дэвждэг ариун амьдралыг энд илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл Христ итгэгч хүн ариун байдалдаа тогтвортой байж улам бүр Христтэй адил болохыг ирмэлзэх хэрэгтэй. Гэрэлд явахын нэг утга нь амьдралынхаа ямар ч хэсгийг тийм ээ Бурханаас нуухгүй байх. Бид Бурханы өмнө ирээд Бурхан минь ээ би нэг юм алдаа хийчлээ гэд Бурханы өмнө ирдэг шүү дээ тий. Гэхдээ нүглээ нуухаас энэ нь хавьгүй дээр. Учир нь гэрэл ирчилдэг, төдийгүй бас цэвэрлдэг. Бүгд гэрэлд алхаж эхлэхэд ах дүүсийн тэр холбоо бий болж бие биетэйгээ нөхөрлөдөг гэдгийг Иохан энд хэлж байгаа. Бурхандаа нөхөрлж байгаа л бол гэрэл дотор алхаж байгаа л бол бид бусад итгэгчтэйгээ жинхэнэ тэр хайр эв нэгдэл дотор бид нар байдаг юм аа. Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг гэж. 7-р ишлэл. Б хэсгээс түүний хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг гэж. Өнгөрсөн бүх нүглийг Бурхан уучлах хүчтэй. Одоо ч биднийг ариусгах. Мөн ирээдүйд биднийг ариусгах тийм гайхалтай хүчтэй хүчрхэг Бурхан юм аа. Бурхан өдөр бүр биднийг ариусгаж байдаг. Өдөр бүр Есүсийн цусаар бид нар уушлагдаж, цэвэрлэгдэх хэрэгтэй юм аа. Тийм учраас бид Бурханы өмнө ирээд байгаа зүйлээрээ Бурханы өмнө ирж, Бурхан минь ээ надад туслаач. Би өнөөдөр ийм зүйл хийчлээ. Та намайг уучлаач гэж Бурханы өмнө байнга ирж, эзний өмнө өөрийгөө далдлахгүйгээр, нуухгүйгээр байгаагаараа Бурханы өмнө ирэх энэ Бурханд үнэхээр таалагддаг. Тийм учраас Бурханаас үргэлж гимшиж Бурханы өмнө байгаа зүйлээрээ ирнэ гэдэг энэ үнэхээр гайхалтай зүйл юм аа. Тийм учраас бидний амьдралд тийм ээ Бурханы өмнө үнэнч тийм ээ ил тод амьдрах энэ хамгийн чухал юм аа. Тэгэд нүглээ нуух биш.
Энэ маш чухал. Тэгээд чуулганы нөхөрлөө үнэхээр бас тийм ээ эрхэмлэн хадгалж, бие биеэ хүндэрж, бие биехэм нүглээ улааж, гимшиж байх нь энэ үнэхээр Бурхан хүсдэг, таалдаг байх нэ. Тэгээд амьдралынхаа бүх талбарт тэр гэрлийн хүүхэд мэд алхах юм аа. Тиймээс Бурханы өмнө үнэнч тийм ээ гимшдэг, дуулууртай амьдрахыг энд хэлж байна. Тэгэд ийм амьдрал нь итгэгчдийн хоорондын тэр нөхөрлийг бэхжүүлж тийм ээ Есүсийн цус биднийг бүх нүглээс үргэлж цэвэрлсээр байдаг гэсэн энэ итгэлтэйгээр бүгдээрээ амьдарцгаая. Тэгээ энэ зүйлийг чсэн бид нар бас бусдад ярьж өгч тийм ээ. Үнэхээр Бурхан ямар сайн бэ? Бурхан хүнийг нүглийг уучилдаг. Үнэхээр Бурхан өөрөө гэрэл байдагчлан бидний амьдрал гэрэл дотор байх учиртай юм а гэдгийг бид нар бас бусдад ярих учиртай юм а. Тэгээ бүгдээрээ хамтдаа Есүсний өмнө ирээд хамт залбирая. Халелуя. Хайртай Бурхан минь тандаа баярлалаа. Тэгээд та бол гэрэл бөгөөд танд ямар ч харанхуй байдгүйг бид хүлээмжшүүлж байна. Тэгээд өдөр бүр бид гэрэл дотор алхдаг баймаар байна. Таны дуу хоолойг сонсож үннээр амьдрах хүчийг ариун сүнсээр бидэнд та дамжуулан өгөөч. Танд таалагдахгүй халуун муу зүйлээс эргэж гимшдэг зүрхийг та бидэнд хайрлаарай. Биднийг гэр бүл чуулган үйлчлэл донд эм нэгдэл, хайр уурчлал, ариун байдлыг тогтоож өгөрөө хэмээн бид танаасаа гуйн залбирч. Бид бие биеэ чин сэтгэлээсээ хайрлаж, бие биетэйгээ нөхөрлөөж, нэг нэгнээ босгон байгуулж, таны хайрыг үйлдэлээрээ харуулдаг байхад эзэн минь та бидэнд туслаач. Эзэн минь тандаа баярлалаа. Бүх алдрыг тандаа өргөж, Есүс Христийн гайхамшигтай хүч чадалтай нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен. Амен.